2026 оны 2 дугаар сарын 9-нд Сөүл хотын Камбог дүүргийн нэгэн жижиг зочид буудалд 27 настай эрэгтэй орж ирсэн бөгөөд тэр ганцаараа биш хамт байсан эмэгтэйтэйгээ өрөө авсан ч шүн дунд өнгөрсний дараа тэр эмэгтэй ганцаараа гарч явжээ. Тэр явхдаа сандарсан байдалтай таксинд сууж жолоочд хурдлахыг шаардсан нь бичлэгт үлдсэн бөгөөд харин өрөөндүүлсэн эрэгтэй тэр шүн дахин гарч ирээгүй. Маргааш нь үдээс хойш өрөөнөөс хинч гарч ирээгүй хэвээр байгааг анзаарсан мотелийн ажилтан хаалгыг онгойлгож шалгахад орон дээр нэг эрэгтэй хөдөлгөөнгүй итж байсан бөгөөд тэр аль хэдийн нас барсан байлаа. Өрөөний байдал хэвийн байсан, тэмцэл болсон шинж тэмдэг байгаагүй, ямар нэгэн эвдрэл хүч хэрглэсэн уул мөр илрээгүй. Гэхдээ ганцаараа нас барсан энэ эрэгтэй ганцаараа энэ өрөөнд орж ирээгүй, нэг эмэгтэйтэй орж ирсэн. Шүн гарч явсан уг эмэгтэйг буудлын ажилчид хинж сэжиглээгүй. Ийм эмэгтэйчүүд ийм хосууд өдөр бүр орж гарч байдаг. Дуудлагын дагуу ирсэн цагдаа нар өрөөнд үлдсэн зүйлийг шалгаж эхлэхэд нэг нарийн зүйл гарч ирв. Талигаачийн утсан дээр сүүлийн хэдэн цагт илгээсэн мессежүүд байсны дотор би төрүүлээд явлаа гэсэн утгатай нэг бичвэр байжээ. Энэ нь тухайн үед хамт байсан хүний илгээсэн мессеж байж болзошгүй гэж үзсэн. Энэ нь тухайн өрөөнд өөр хүн байсан гэдгийг батлах эхний дөхөө болсон ч дангаараа хангалттай нотолгоо биш байлаа. Ийм мессеж хинээс ч ирж болох, ямар ч нөхцөлд бичигдэж болох учраас мөрдөгчид үнийг шууд гол баримт гэж үзээгүй. Харин дараагийн алхам дээр камерын бичлэгийг илүү наривчилж шалгасан бөгөөд тэр орой мотелд орж гарсан хүмүүсийн хөдөлгөөнийг цаг хугацаагаар нь задлахад нэг дүрс тодорч эхэлсэн. Талигаачтай хамт орж ирсэн эмэгтэй тодорхой хугацааны дараа ганцаараа гарч явжээ. Энэ үед мөрдөгчид тухайн тохиолдлыг дангаар нь харахаа болсон. Учир нь ижил нөхцөлтэй өөр нэг нас оролт ойролцоох буудалд байсныг санацгааж. Мөн тэр хэрэг дээр ч яг адилхан зүйлс буюу өөрөө хэвийн хүч хэрглэсэн улмөргүй ганцаараа нас орсон байдалтай байж. Хоёр хэрэг хоорондоо холбоотой байж магадгүй гэсэн сэжиг энэ үед анх гарч ирсэн. Ингээд өмнөх хэрэг дээрх камерын бичлэгийг дахин шалгасан бөгөөд тэмд ч мөн адил нэг эмэгтэй богино хугацаанд хамт орж дараа нь ганцаараа гарч явсан нь илэрсэн. Хоёр өөр өдөр, хоёр өөр хүн, нэг ижил нөхцөл. Энэ нь санамсаргүй давцал гэж үзэхэд хэд төстэй байлаа. Ингээд мөрдөгчид өмнөх саруудад гарсан ухаан алалттай холбоотой бүх тохиолдлуудыг гаргаж дахин шалгаж эхлэв. Тухайн үед ойр орчмын буудалд гарсан энгийн хордлого биеийн асуудал гэж үзээд хаасан кейсүүдийг нэг бүрчлэн шалгаж. Энэ үед нэг нэр давтагдаж эхэлсэн, тэр бол Ким Суён. 20-од насны залуу нэмэгтэй тогтсон ажилгүй тогтмол орлогогүй нэг газар удаан тогтдоггүй амьдралтай байсан бөгөөд ойрын хүрээлэлэнд цөөн. Харин танихгүй хүмүүстэй богино хугацаанд хурдан дотн болж чаддаг хэв шинж ажиглагдчихэ. Тэр ихэвчлэн шөнийн цагаар гадуур явж ганц бие залуустай танилцсан, нэг удаа уулзаад дахин холбогдохгүй тохиолдол олон байсан нь дараа нь мөрдөн шалгалтын явцад тодорхой болсон юм. Ким Суён 2025 оны 101 эрэгтэйд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж гомдол гаргасан ч хэрэг нь нотлогдоогүй хаагдсан байдаг. Гэхдээ энэ гомдлын өмнө тэр сэтгцийн эмнэлэгт хандж байсан ба PTSD эмчилгээний шалтгаанаар бензодиазепин төрлийн эм бичүүлж авсан нь тогтоогдов. Энэ эм нь анх эмчилгээний зориултаа байсан ч дараа нь өөр зориултаар ашиглагдсан нь мөрдөн шалгалтаар ил болсон. Түүний гэрт хийсэн нэгжилгээр ижил төрлийн эм их хэмжээгээр хадгалж байсан нь батлагдчихэ. Тэр энэ эмийг хэрхэн ямар байдлаар авч явдаг байсан ч тодорхой болсон. Тэр үргэлж хоёр төрлийн ундаа авч явдаг байсан байна. Нэг нь энгийн, нөгөө нь эмтэй байсан. Энэ нь тухайн үед хин ухыг өөрөө хинэх боломжийг олгодог байж. Мөн хожим түүний гар утаснаас тодорхой хайлтууд илэрсэн байдаг. Тухайлбал унтуулах эмийг согтууруулах унтаатай хослуулбал ямар нөлөө үзүүлэх, ямар хэмжээний аюултай болох, үхэлд хүргэж болох эсэх зэрэг асуултуудыг давтамжтай хайж байсан нь тогтоогдсон. Энэ нь тухайн үйлдэл санамсаргүй биш, тодорхой хэмжээнд урьдчилан бодож, судалсан байж болзошгүйг харуулсан чухал баримт болсон юм. Ким Суёны амьдрал гаднаас нь харахад онцгой анхаарал татах зүйл бага байсан. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Найз нөхөд багтаа хэвийн нэгмэд харагддаг байж. Гэхдээ түүний үйл хөдөлгөөний хэв маяг нэг зүйлээр ялгарч байсан. Тэр удаан хугацааны харилцаа үүсгдэггүй. Тэр залуустай хурдан танилцаж, хурдан ойртож, богино хугацаанд холбоо үүсгээд дараа нь холбоогоо тасалдаг байсан. Энэ нь түүний оролцсон бүх тохиолдолд давтагдсан байдаг. Мөрдөгчид эндээс нэг хэв маягийг анзаарсан, өөр хохирогчид өөр орчин, гэхдээ нэг ижил зан төлөв. Энэ үеэс хэрэг зөвхөн юу болсон бэ гэдгээс илүү хэн хийсэн бэ гэдэг асуултаас яагаад ийм байдлаар хийж чадсан бэ гэдэг шат руу шилжсэн юм. Тэр залуустай танилцах үедээ их цаг зарцуулдаггүй, тухайн орчинд хурдан ойртож, хамт сууж, хамт уух санал тавьж, энэ байдлаараа хүмүүстэй амархан танилцдаг байж. Хохирогчид тухайн үед ямар нэгэн аюул мэдрэх шалтгаангүй, энгийн харилцаа эхэлж байна гэж ойлгодог байсан.
Дараагийн шатанд тэр өөрийн авч явсан ундагаа өгдөг байж, энэ нь гаднаас нь харахад энгийн ундаа. Ядаргаа тайлах эсвэл уусны дараа бие сэргээх зорилттой зүйл мэт харагддаг. Хохирогч тухайн ундааг сэжиглэх шалтгаангүй өөрийн хүсэлтээр уудаг байсан байна. Харин уусны дараах өөрчлөлт богино хугацаанд илэрдэг. Эхлээд анхаарал төвлөрөл суулгах, дараа нь биеийн хөдөлгөөн удаашрах, яриа бүдгэрэх, тэнцвэр алдагдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ үеэс л хохирогчид өөрийн үйлдэлийг бүрэн хянах боломжгүй болдог аж. Цаашлаад ухамсар бүдгэрч, орчныг ойлгох чадвар буурч, эцэст нь ухаан алдах байдалд хүрдэг байсан. Энэ бүх өөрчлөлт богино хугацаанд тасралтгүй үргэлжлэдэг байсан нь ижил хэв шинжээр давтагдсан. Энэ бүхэн үргэлж хаалттай дотор өрөөнд болдог байсан учраас хинч анзаараагүй. Дэм буудал, караоке эсвэл тусгаарлагдсан өрөө зэрэг гадны оролцоо багтаа газар сонгодог байсан нь эмэгтэй нийтлэг зорилго байсан нь ойлгомжтой байлаа. Хохирогч аль хэдийн хөдөлж чадахгүй болсон учраас тухайн байгаа газараасаа гарах, тусламж дуудах боломж бараг үгүй болдог байсан байна. Хохирогчдыг хордуулчаад үйл явцын дараагийн хэсэгт сэжигтэн өрөөнөөс гарч явдаг. Энэ нь тодорхой хугацааны дараа хохирогч ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэх боломжгүй болсон үед явагддаг байсан. Камерын бичлэгдээр энэ хөдөлгөөнд тогтмол, тайван, яаралгүй байдалтай харагдсан нь анхаарал татав. Үйлдэлийнхээ дараа тухайн өрөөнд гаднаас нь харахад өөрчлөлт багуулддаг, тэмцэл, эвдрэл шууд хүч хэрглэсэн улмөр бараг байхгүй. Энэ нь анхан шатанд хэргийг энгийн нөхцөл мэд харагдуулдаг шалтгаан болсон юм. Нэг онцлог нь үйл явдлын ихэнх хэсгийг амьд үлдсэн хохирогчид санахгүй байсан. Яг ийм байдлаар 6 хохирогч байснаас сүүлийн 2 нь амир сэджээ. Харин амьд үлдсэн хохирогчдын дунд түүний хуучин найз залууч багтсан байсан юм. Хохирогчид сэрсний дараа хэсэгчилсэн, тасалдсан дурсамж үлдсэн ч яг юу болсон, ямар дараалалаар болсон гэдгийг тодорхой санах боломжгүй болдог байсан. Энэ нь ч мөрдөн шалгах ажиллагааг хүндрүүлсэн байдаг. 2026 оны 2 дугаар сарын 19-нд Сөүлийн Камбук дүүргийн цагдаагийн газар анхны хэргийг дахин үнэлж, хүн амны хэрэг болгон өөрчилсөн бөгөөд Ким Су Ёныг хүн амны хэрэг, хүнд гэмтэл, масууруулах бодисын хяналтын тухай хуулийг зөрчсөн хэргээр албан ёсоор баривчилсан юм. Эхний мэдүүлэгтээ тэр үйлдэлээ үүсгэж, хохирогчдыг зөвхөн унтуулах зорилготой байсан. Хүн алах санаагүй гэж мэдгдсэн байдаг. Гэвч мөрдөн шалгалтын явцад түүний гар утаснаас илэрсэн хайлтууд масууруулах бодисын нөлөө, эрсдлийн талаар мэдэж байсан нь тогтоогдчихэ. Мөн бодисын тунг нэмэгдүүлсэн нь илэрснээр тэр үр дагаврыг ойлгож байсан гэх үндслэл бүрдсэн. Үүний дараа хэргийг санамсаргүй биш, эрсдлийг мэдсээр байж хийсэн үйлдэл гэж ангилсан. 2026 оны 3 дугаар сарын 4-нд хийсэн сэтгэл зүйн үнэлгээгээр Ким Су Ёныг сайкопат шинжтэй гэж дүгнэсэн нь хэрэгт нэмэлт чин өгөв. Мөрдөн шалгалтаар түүний үйлдэл санхүүгийн сэтэл байсан нь ч мөн тодорхой болсон. Тэр хохирогчтой ойртож тэднэр хоол, зочид буудал, хүргэлтийн зардлыг төлөвлөдөг, зарим тохиолдолд кредит картыг нь ашигласан нь тогтоогдсон. Ингээд тэднийг ашигласны дараа урьдчилан бэлтгэсэн бодистой ундааг өгч нөгөө хүнийг эсэргүүцэх боломжгүй болгодог байсан нь батлагдчихэ. 2026 оны 3 дугаар сарын 9-нд прокурорын байгууллага түүний хэн болохыг олон нийтэд ил болгож маргааш нь албан ёсоор ялалсан. Харин улсын өмгөөлөгч томдогдсон ч удалгүй солигдсон бөгөөд анхны шүүх хурлыг 4-р сарын 9-нд товолжээ. Харин гэмт этгээдийн нэрийг ил болгосны улмаас өмгөөлөгчид хэрэг нь албан ёсоор шийдэгдэж дуусаагүй байхад олон нийтэд зарлалаа хэмээн гомдлоо гаргаад байна. Энэ хэрэг тодорхой нэг зүйлийг харуулв. Анх тусдаа мэд харагдсан анхаарал татахгүй өнгөрсөн жижиг үйлдэлүүд дараа нь нэг зүрэг болж холбогдсон. Хэрэг ихний тохиолдлуудыг анзаараагүй хэвээр үлдсэн бол энэ хэрэг илэрхгүй өнгөрөх боломж байж. Гэхдээ энэ хэрэг зөвхөн нэг хүний тухай биш. Энэ нь залуусын зугаацах гэсэн нөхцөл байдал мөн итгэл, хяналтгүй орчин гурав нийлбэл юу болдгийг харуул. Альва нэг хүн танихгүй хүнтэй богино хугацаанд итгэлцэл үүсгэж, хамт сууж, хамт ууж, дараа нь хувийн орчинд орж байгаа тэр мөчид аль хэдийн эрсдэл эхэлж байдаг. Ихэнхдээ тэгтээ юуж болохгүй. Гэхдээ нэг л удаа буруу хүн таарахад үр дүн нь өөр болдог. Яг одоо энэ хэрэг Өмнөд Солонгост халуун сэдэв болоод байгаа бөгөөд охины амьдралыг судлах, гэмт хэрэг үйлдсэн жинхэнэ шалтгааныг мөн судлах. Цаашлаад нэр нь ил болсон тул түүний гэр бүлийн байдлаас эхлээд бага насныхан талаарх мэдээллүүд өдөр бүр шинээр нийтлэгдэж олон нийтийн хараандор өрнөж байна.